Баянгор булган говьлтай Дундгойв зэрэг нийт 12 аймгийн 97 суманд өвлжилт хүндэрч цасны зузаан 7-оос 40 см түрээд байна. Зарим аймаг шуурхай албаны болон төрийн тусламжийн автомашингүй байгаагаас өвлжилт хүндэрсэн тохиолдолд нийгмийн болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсэх эрсдэлд орсныг онцгой байдлын газраас анхаарууллаа. Өвлжилт хүндэрсэн тохиолдолд албаны төлөвлөгөөгөөр ажиллах үүрэг хүлээжээ. Манс сүргийг өвдөн хүүтний нөлөөллөөс аврах мөн өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх, малын хэвтэр бууцыг хуурай байлгах, дээр нь зайлшгүй отор нүүдлийг зохион байгуулах асуудлуудыг бол зохион байгуулж явж байна. Өнөөдөр бол яг улсын онцгой комисс дээр Уус, Баян Үлгий, Ховод, Булган гэсэн аймагуд дээр бас зарим тал дээр өвлөлт хүндэрч болжгүй сумууд дээр дэмжлэг тусалцаа үзүүлэх тал дээр мэдээлэл ирсэн байгаа. Баруун болон Төвийн аймагуудын зарим сумдад өвлжилт хүндэрч ихэлснийг албаныхан анхаарууллаа. Салбар хариуцсан яамнаас нь энэ жил 100 болно гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Хэрвээ өвлжилт хүндэрч цаг хэцүүдвэл малчдад яаж туслах, 53 сая толгой малаа яаж хорогдол багтаа онд оруулах зэргээр засгийн газар болон онцгой комиссаас анхааралтай авч ажиллах аймагуудын засаг дарга нарт үүрэг хариуцлага өгч ирсэн байна. Азийн хөгжлийн банкт иргэдээ Аз намхан далайн орнуудад гамшигын үед яралтай тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлдэг. Энэ төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас өвлжилт хүндэрч зуудын аюул тохиовол яралтай тусламжийг авахар олжээ.